Манай энэ удаагийн бүтээл сэтгэлгээний манд бодлого дүрсээр урлахыг гэсэн сэдвтэй. Дугуй, дөрвөлжин, гурвалжин, 100 зэрэг хялбар дүрсүүдээр амьтан эд зүйлсийг дүрслэн бүтээж болно. Дүрсээр урлах дасгалыг хийснээр хүүхдүүд бидний бүтээлч сэтгэлгээ хөгждөх сайн талтай. Нэг төрлийн ижил хэмжээтэй дүрсийг хайчлахдаа давхарлан олон дүрс үүсгэж болно. Өнгийн цаас хайч цавуугаа бэлдээд аюулгүй ажиллагааны дүрмээ чанд дагаад хийгээрэй хүүхдүүдээ. Бүтээж буй амьтдын онцлог шинжийг гаргахдаа эргүүлэлт хийх замаар байрлалыг нь өөрчилж болно шүү хүүхдүүдээ. Хүмүүс бүтээлчээр сэтгэн олон шинэ зүйлүүдийг бүтээсний үр дүнд дэлхий дээрх бүх дэвшилтэд эд зүйлс, технологи, тээвэр, холбоо гэд тоо томшгүй олон зүйлүүд бий болсон юм. Шинэ нээлт хийх, шинийг санаачлах нь бүтээлч сэтгэлгээний үр дүн юм.